Сайн бацхан өрхөн мөндөд өншиг сонсогчдоо Монголын эмэгтэйчдийн холбооны үр хангаан аймаг дахь салбар зөвлөлөөс та бүхэндээ зориулан хүргэж буй халуун бүлээн дээдлэхүй соёл түгээх хаяны ээжид подкастаа эхэлж байна. Амьдралыг тэтгэх арга бэлгийн нэг нь ач санах ухаан юм. Монголчуудын үр хөөхд ач зээгийн асран тойл бэр хүргэнээ төрүүлсэн уршигэн хайрлаж ход ургаан хөндлөж ирсэн гэр бүлийн уламжлалт соёл өнөө хүртэл өвлөгцөөр ирсэн ч энэхүү соёлын үнэт зүйл үн чанар болсон ач санах ухаан хэр өвлөгдөж байна вэ гэсэн асуулт биднийг энэхүү ач санан хайрлахуун асуудлыг хөндөх шалтгаан болсон юм а. Эцэг эхийн гомдоох, хань ижлэн үл хөндлөх, худ ураг, хадам төрхмөн үл оошох, үр хүүхдүүд нь үг үл даах зэрэг үзэгдлүүд гэр бүлийн цаашлаад нийгмийн тулгамдсан асуудал болоод байна. Иймийн тулд бид ач санан хайрлахуун ухааныг монголчууд хэрхэн тээж үлгэрлэж өвлүүлж ирснийг сөхөхийн сацуу ачлал инэрлийг дээдлэх нь халуун бүлийн минь оршихуун үндэс юм хэмээх ухаарлаар сэтгэл оюунаа хөглөх юм а. Монгол хэлний тайлбар тойлд ач гэдэг нь гүнээ хүндтгэл зохих эрдэм тус, ачлал гэдэг нь хүндлэл хүргүүл зохих эрхэм хариулал гэжээ. Эндээс би хүндлэл хэмээх бусдыг эрхэмд үзэх үзлийг өөрт төлөвшүүлж хүндлэлд суралцах нь ач санах ухааны үндэс юм хэмээн тунгаан бодлоо. Хүндлэлийн цаана хайр инрэл, нэгүсэх сэтгэл, буян түүл, ачлал, эв эй, цөм багтаж буй юм. Монголчууд аавын ачийг өнгөрсөн хойно нь айлын ачийг нүүсэн хойно нь самдаг гэж ярьдаг. Иймийн тулд бид ач санах ухааныг халуун бүлдээн төвшөтгэж гимэн үеийн үед ураг төрлөөрөн эрхэмлэн нандинах нэгэн үнэт өвийг бий болгох буй за. Эцэг өвгдийнхөө галгаламтыг тээж яваа үр сад хосын заяаг түшилтсэн амраг хосууд элэг нэгт ахан дүүс худ ургууд бүгдээр ач санан хайрлахуун ухаанаар амьдралаа тэтгэж халуун бүлээрэн сэтгэл амгалан төвшин сайхан байх болтугай.